Сайн байцгаана уу? Од мөндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа Спортч болон Монголдо шинжлэхтлээ Scale компани ивэнтдгээ ажиллаж байна. За энэхүү нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 хүссэн хос төлөвлөгөөнөөр та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн ярилцах сэдэв бол борооны үнэр яагаад гоё санагддаг вэ гэдэг сэдвээр ярилцгаал нь яг одоо Хятад улсын Ланжа хотоос физикч Бэлгүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд бэлгүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу. Улаанбаатар хотоор юу байна даа? Бороо ороод байна уу? Цас ороод байна уу? Арай айгаа олон хоног цас орж байгаа юм шиг байлаа шүү дээ, тий. Энд болохоор айгаа олон хоног бороо орж байгаа. Ер нь баг сүүлийн 2-7 хоног 2-7 хоног биш ээ. Баг сүүлийн 5-6-7 хоног шиху бороо орсон юм. Дундаа нэг 2-3 хоногийн л нартай байсан юм уу? Тэгээд дандаа байнгын бороотой. Тэгсэн чинь Улаанбаатарт болохоор цас орж ийн гэдгсэн. Уул нь бол баг үзэгдэл нь процесс нь адилхан процесс шүү дээ. Ялгаруулж байгаа нөгөө нэг эцсийн бүтээгдэхүүн л өөр болохоос биш. Температураас шалтгаалаад арай дулаахан болчих юм бол тий илүү жоохон хүүтрээд, сэрүүсээд агарын даралт өөрчлөгдөд ирэнгүүт цас болчихж байгаа тий. Тэгээд нөгөө яадаг ш хэрвээ бид нар угаасаа бүгд л анзаардаг дөө юм намар хаврын цас чинь нэг юм нойтон цас гэж хэлдэг штэ тийм нойтон цас байна гэж тэгээд иддэг штэ. Газар унаа ч юм ингээ хувцсан дээр унахаар амар юм норгочдөг те айгу хурдан хайлцдаг. Тэр чи явах нөгөө газрын температур хамаагүй дулаахан л байна л та те. Дээр тэр хаа байсан агаар мандлын дээд давхаргаас бууж ирж байгаад газар бууж ирэхэд газар нь хамаагүй дулаахан байна л гэсэн үг л те. Тэгээ аяанда хүүтэрсээр агаад сүүл рүүгээ бол яг хунгарлсан цас тогтдог болчдөг штэ. Нөгөө нэг 9-9 дуусахаар шал найл болно гэдэг. 9 чинь баг эхлэхдээ шал найл гэж хэлдэг юм шиг уулна те. Тэгж яагаад илүү хүүтрээ явдаг юм шиг. Өнөөдрийн дугаараараа Урнаа хотоор бороо яагаад гоё үнэртэй гэдэг. Айгу танаалтай юм шиг нэр сонгоод авсан гэдэг. Яг тэр бол ерөөсөө ард нь болж байгаа үзэгдэл бол мэдээж цэвэр хим биологийн үзэгдэл явагдаж байгаа. За мэдээж энэ ч бас физик холбогдсон те. Нэг гэсэндээ байгалийн үзэгдэл явагдаж байгаа. За бороо яаж үүсдэг бол манайх ихэнх нь мэдэх бах. Халуун за хамгийн энгийнээр жоохон бүдүүлгээр тайлбарлах юм бол халуун нар тогтоол усан дээр тусах юм бол тэр ус маань дээшээ ууршин штэ тий ууршаад тэгээд агаар мандлын тодорхой хэсэгт очиод нэгсэн тодорхой өндөрт гараад тэрнээс хамаагүй цаашаа явж чадахгүй. За цаашаа явах хэсэг нь мэдээж явчихна. Тодорхой хэсэг нь яг ингээд үлдчихин. Тэгээ хоримтлагцаар агаад нэгсэн агарын усны туслууд хоримтлагцаар агаад тодорхой критик масс утгыг давчингууд буцаад дэлхэр өгөөд борооны тусал болоод унчиж байгаа тийм үү. Бороо болоод унчиж чинь гэсэн. Ер нь бол яаж байгаа шүү дээ. Яг нарийн харах юм бол дээр агаар мандалд очиод хөлтчөөд доошоо унж байгаа шүү дээ тий. Агарын жижиг борооны жижигхэн туслууд маань усны жижиг туслууд маань хөлтчөөд доошоо унаад доошоо унжаахтай тэр чинь бас гисэн шүү дээ. Яг тэр нөгөө сансрын хөлөг байдаг шүү дээ тий. Сансрын хөлөг дэлхийн агаар мандал руу орж тэр чинь амар том объект агаар мандал руу айгу хурдтай орж ирэнгүүт тойроод шатдаг штэ тий бүх кинон дээр солирч ихсэн орж ирэхээр ингээд шатдаг ш. Тэрнтэй адилхан маш жижигхэн за борооны тусал чинь 1 см ч бараг хүрэхгүй диаметртай байгаа. Тийм жижигхэн усны туслууд маш өндөр дээрээс доошоо унахтай яг юм. Мэдээж агаартай үргэлцээд тэнцээ чи тэр мөсний тусал маань хайлна тий. Хайлаад бууж орж ирэхдээ одоо борооны туслуудаа бууж орж ирж байгаа. За хайлахгүй бүр өндөр температурд бүр ингээд нэвтршаад хөлтцөн бас бууж ирдэг ш тий хаяа айгу ховор харагддаг тий бүр ин айгу аюултай тий хитэр заримдаа хитрхээ том унах юм бол тэр чинь хүний аминд хүрж болохоор тий хамгийн сүүлд чи одоо хизээ мөндөр харсан юм бэ би хизээ мөндөр харсан юм гэсэн санахгүй л энд ирсэнээс шол мөндөр хараагүй хаа сүүл баг 2 жилийн өмнө Монголд мөндөр харсан юм нэр аагүй штэ бид нар нөгөө нэг жил гармын өмнө студи дээр байхад нэг мөндөртөө бороо орж ирсэн штэ бороо орж байгаад нэг амар мөндөр болоод тэгж нэрээ мөндөр харсан юм ш. Тэгэхээр бид нар яг нөгөө доошо бууж ирэхдээ хайлж амжаагүй илүү яг мэдээж хайлж байгаа ихтэй арайч бүр ингээд ус олтлоо хайлчаагүй юм тий. Тэгээд буугаад ирж байгаа юм бол бид нар мөндөр өдөр тутмын амьдралдаа мөндөр гэж нэрлэдэг. Тэгэхээр ийм одоо физик процессор бол бороо мөндөр цас гэдэг объектууд орж ийн тий. За цас бол яг энэ мөндөр юу хоёрын дунд байгаа бас нэг үзэгдэл шүү дээ тийм чи илүү сонирхолтой. Гэтэ энэ бол хамгийн бүдүүлэг тайлбар шүү. Яг цаг уурч хүн ч юм уу яг тэр талын мэрэгжлийн хүн бол илүү нарийн гоё тайлбаруудыг өгөх бах. Би тэгэхээр жоохон буруу тайлбарласан бол яг тэр талын мэрэгжлийн хүн байвал засаад бичээд өгөөрэй. Чи яг нөгөө нэг физикийн хувьд бол юмын их ихтэй бид нар айгу ерөнхийдэн тайлбарлаад авчихсан. Нарийн процессыг үргэлж
тодорхой хэмжээнд тодорхой юм ялгаануудтай болж эхэлдэг. За тэгэхээр тэгвэл ингээд бороо орохын өмнө болон бороо орсны дараа бороо орж явах үеийн гэдэг юм 3 төрлийн үнэр байдаг шүү дээ. Манай сонсогч нар анзаарсан бол. За ялангуяа аадар бороо орох юм, дуу цахилгаантай бороо орох юм, агаар нэг юм хуурай болдог тий. Цаанаас юм хуурай болоод өсмөс айгу амархан цахилгаанжаал эхэлдэг шүү дээ. Тэгэл хувцс илүү юм носон хувцас өмсчээл илүү амархан цахилгаанжаал эхэлдэг шүү дээ. Тэгээ нөгөө зарим кинонууд дээр гардаг шүү дээ. Америкийн амар юм дуу цахилгаантай бороо ороод хуй салхи босхын өмнө ингээд хүмүүсийн үс цахилгаанжаад ингээд босч байгаа синүүд харагдаад байдаг те. Тиймэрхүү ингээд хэтрүүлэг л дээ зарим тохиолдолд бас тиймэрхүү ингээд үзэгдэл болдог. Ер нь бол гэхдээ дуу цахилгаантай бороо орох юм ялангуяа хөдөө явж хахад манай сонсогч нар бол агуу сайн анзаарсан баг. Ер нь ингээд агаар агуу хуурай үнэртэж эхэлдэг шүү дээ. Агуу нэг юм хуурай сонин үнэртэй болчдөг те. Тэгээл ер нь бүх юм нэг юм амархан цахилгаанжаад эхэлдэг. За тэгэхээр энэ юунаас болж байгаа гэдэг нэг асуудал байна. За тэр юу вэ гэхээр дуу цахилгаантай бороо гэдэг бол өөрөө мэдээж дуу цахилгаантай аянг их гаргаж байгаа үүлнээс гарч ирнэ тийм үүлнээс гарна гэсэн. Одоо бүр өндөр хэмжээнд бол хууль салхитыг дээдэг ч юм уу тийм хэмжээний процессс болно гэсэн. За тэгэхээр нөгөө нэг үүл маань агаар мандалд явж байхдаа дотор нь тийч ингээд цахилгаан цахиж байгаа шүү дээ. Бид нар ингээд бороо ороогүй ч гэсэн хол байгаа үүлийг харахаар үүлэн дотор цахилгаан цахиж байгаа харагддаг шүү дээ тий. Тэгэл байж байгаа л чимээ сонсогддог шүү дээ. За онгоцоор явж байхдаа харагддаг тийм үү. Ингээд хол борооны үл харагдаж байгаа юм. Борооны үүлэн дотор бол байнгын цахилгаан цахиж яадаг шүү дээ. Тэгэхээр ийм үзэгдэл болж байгаа гэсэн. За тэгэхээр ингээд үүл маань цахилгаанжаад агаар мандал байгаа үүл маань ингээд дотроо янз янзын цахилгаан цахиж байна гэсэн. Бид нар онгоцоор явж байхдаа анзаарч хардаг шүү дээ. Хол ингээд борооны үл цахилгаанжаад аянг цохиулаад идэх тий. Тэгэхээр тэр процессын улмаас юу болдог вэ гэхээр одоо агаар жишээ нь юунаас тогтдог вэ тий. Агаар маань азот гэдэг элемент байгаа. За хий нийцэлдэг тийм үү азот, nitrogen гэдэг элемент. За тэгээ 20 эдийн үн хүчил төрөгч байгаа. За нэг 4 хөвжлөө, нэг хөвжлөө орчим нь аргон болон бусад хийнүүдгээ bijдэг. За тэгэнгүүт энэ азот маань агаарт байж байхдаа энэ хоёр гэдэг нэгдлэрээ байгаа. Нэгсэн хоёр азотын атом хоорондоо нийлцсэн байна гэсэн. За тэгэхээр тэгж нийлэхдээ гурвалсан холбоо үүсгээд нийлждэг. За энэ нэгсэндээ нөгөө монголоор бол чагтан дүгж шиг гэсэн. Ерөөсөө ингээд салгахад маш хэцүү тэрийг айгүй төвөгтэй байдаг. Тэгэнгүүт нөгөө үүл маань агаар мандалд аянг цохиулаад цахилгаан цохиулаад эхлэнгүүт энэ нэгдлүүдийг салгадаг байхгүй. Нэгсэндээ нөгөө азот болон хүчил төрөгч хоёрыг хооронд нь салгаа хийдэг гэсэн. Гурвалдсан байгаа элементүүд байгаа шүү дээ тий. Тэрийг салгаад тэнцээ салгасны улмаас юу үүсдэг вэ гэхээр бидний нөгөө нэг хамгийн сайн мэддэг озон гэдэг нэгдлүүд үүсдэг. Нэгсэндээ би азотын хоёр атомыг салгачлаа шүү дээ. Аянгаар нэргчээ тий. Нэргээд салангууд нөгөө азот маань агуу юм уралт идэвхтэй ордог болоод нөгөө хоёр атом хэлбэртэй байхдаа бол молекул хэлбэртэй байхдаа бол энэ чинь инертийн хийшиг байгаа байхгүй ямар ч юм уралд ордгоо. Агуу зожиг нөхөр. Нөгөө салгаа хийчингууд агуу юм идэвхтэй болчихж байгаа байхгүй тий. Тэгээ ойр орчмынхан хүчил төрөгчүүдийг өөртөө нийлүүлж аваад нэг бол NO эсвэл NO2 за энэчнээсээ дахиад буюу одоо эдгээр нитритүүд гэж нэрлэдэг шүү дээ тий. Нөгөөтг нь нитритүүд. Тэгэхээр ийм нитратуудыг үүсгэж байгаа. За дээрэс нь дахиад химийн процессор юу үүсэж байгаа вэ гэхээр хүчил төрөгчийн 3 молекул атом буюу озон гэдэг нэгдлүүд үүсэж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр маш их ингээд озон агаар мандалд одоо ялгарч эхлэх нь байна л да. Агаарт нэгсэндээ их хэмжээгээр озон бий болно гэсэн. За хэмжээгээр гэдэг нь мэдээж одоо нэг учиргүй хэмжээгээр биш шүү дээ тий. Тодорхой одоо энгийн хэмжээнээс арай их хэмжээгээр озон бий болоод эхэлнэ. За тэрийг бид нар үнэрлэнгүүт яадаг вэ гэхээр нөгөө нэг дуу цахилгаантай бороо орохын өмнөх нэг юм сонин үнэр байдаг шүү дээ. Одоо нэг яг тайлбарлахад хэцүүтэй. Гэхдээ манайхан бол ингээд сонсоод мэдсэн. Надад бол айгүй юм хуурай санагдтiin тэр үнэр болохоор. Айгүй юм хуурай санагдаад итэг. Тэр үнэрийг бий болгож байгаа озон гэдэг нэг тэр нэгдлүүд маань. Тэгээ нитратуудаас холилдоод ингээд бий болох нь шүү дээ. Гэтэл хямны үйлдвэр ч юм уу эсвэл махны цех нөгөө нэг хям сосискны үйлдвэрүүд орж үтсэн хүмүүс бол нитратууд яаж үнэртгийг мэдэх байх тий. Айгүй хурц үнэртэй байдаг шүү дээ. Тэр бол яг маш их концентрацид оруулах юм бол тэр чинь үнэхээр хурц үнэртэй. Агаар мандал тэр чинь тодорхой тийм амар өндөр хэмжээнд орохгүй шүү дээ тий. Тийм учраас өөр бусад агаар мандлын нэгдлүүдтэйгээ холилдоод бидэрт нэг юм тодорхой хэмжээнд тата үнэрийг бий болгож байгаа байхгүй. Зөв пропорцоор орчих юм бол гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээ агаар мандал агаарт байгаа үүл маань аянг цэгсний улмаас тэгж одоо озон гэдэг
үнэрийг бий болгох нь. Озон гэдэг үнэр гэл хоёлаа нэрлэлчээ тий. Ямар ч байсан. За нөгөө талаас бороо орохын өмнөх бас нэг юм чийгний үнэр гэж хэлдэг штэ манай монголчууд. Ялангуяа ер нь хүмүүс бараг дэлхийд даяараа чийгний үнэр гэдэг баха тий. Тэгэхээр ийм чийгний үнэр тэгвэл яаж бий болдог гэдэг асуулт байна. За ихэнх хүмүүс бол яг энэ чийгний үнэрт нь илүү дуртай байдаг гэж магадгүй тийм үү. Ер нь бол тий. Чийгний үнэрт нь илүү дуртай байдаг. Энэ илүү юм гоё үнэрт байдаг баг. За гэр аргаар бас хийж болдог штэ энэ чийгний үнэрийг тий. Ялангуяа нөгөө ургамал гэртээ тарьдаг, цэцэг тарьдаг хүмүүс маань мэдэн да ингээд за жишээ нь манай профессорын өрөөнд ийм айгүй том савта цэцэг байдаг байхгүй. Нөгөөх нь бүр ингээд дээшээгээ 2 м өндөр. Тэгээ баг би ингэж барина гэдэг чи юу юм да 10 хэдэн сантиметр өргөн ийм том. Ямар модыг би сайн мэдэхгүй. Гэхдээ ийм унжуу навчнуудтай мод байдаг. Тэгээ сая нөгөө манай хүн байхгүй хоорондор нь би өрөөнд нь орж нөгөө мод одоо тэрийг одоо мод ихүү цэцэг гэх үү. За цэцэг л юм да тий. Тасалгааны мод гэдэг юм уу хааш. Тасалгааны модын услах хэрэг гардаг байхгүй. Тэгээ нөгөөх нь услангууд яг бороо орохын өмнөх болон бороо орж одоо яг өмнөх үеийн тэр чигний үнэр үнэртэж байгаа юм тэр тэнчэнэс. За энд юу болж байгаа гэдэг процесс ба. Тэгэхээр энэ бол нөгөө хүмүүсийн хамгийн дуртай процесс. За бороо орлоо. Нэгсэндээ борооны үүлнээс борооны туслууд газар унлаа тий. Тэгэхээр энэ туслууд маань маш жижигэн хэсгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр газрын хөрс маань нэг юм хөөрэ хэсэг ба. Тэгэхээр борооны тусал тэр газрын хөрсөн дээр унангууд тэнцээ байгаа хөрсний бактериудыг идэвхжүүлдэг. Мэдээж тэр хөрс чинь битүү бактери байгаа шүү дээ. Янз янзын бактериуд байгаа тэнцээ. За мэдээж тэр донд хүний биед хэрэгтэй ч байгаа хэрэггүй ч байгаа тийм үү. Янз янзын бактериуд байгаа. Үүнтэй адил тухайн ургамалт ч гэсэн хэрэгтэй бактери ч байгаа, хэрэггүй бактери ч гэсэн байгаа тийм. Тэгэхээр борон туслууд нөгөө нэг хөрсөн дээр бууж эхлэнгүүд хөрсний бактериудыг идэвх одоо нэгсэндээ сэрийн гэсэн үг байхгүй. Бороо орохоос өмнө нөгөө хэд маань юм идэхгүй жоохон юм одоо унтцсан байдалд орсон тийм. Унтаа байдалд орсон ба. Тэгээ нөгөө бактериуд чинь сэрэнгүүт яадаг вэ гэхээр nitrify, denitrify гэдэг үзэгдлүүдийг бий болгож байгаа. Нэгсэндээ зүгээр л аммонианууд ялгаруулж эхэлж байгаа байхгүй. Тинчээ бактериуд маань янз янзын аммонианууд ялгаруулж эхэлнэ. Тэгээд энэ ялгаруулж эхэлж байгаа аммонианууд маань тухайн хөрсний актинобактерия гэж бас байгаа тийм. Тэдний ялгаруулдаг геосмин гэдэг бас нэгдлүүд байгаа. Тинчээ янз янзын баахан гадаад нэртэй юм нэгдлүүд байна. Энэ нэгдлүүдийг дээшээ ингээд хөөргөн гэсэн. Одоо нэгсэндээ борооны тусалд унлаа буцаагаад тодорхой хувь нь ингээд дээшээгээ хөөрнө штэ тий агарын борооны бас жижигхэн туслууд болно. Тийм байдлаар ингээд хөөрнө. За бид нар тэрийг нь үнэрлж гин гэсэн үг тийм. Бид нар тэрийг нь үнэрлэнгүүд хамар тэр одоо молекулуудыг таниад бидний энэ одоо нөгөө тата чигний үнэр гэдэг үнэрийг тархинд бий болгож байгаа байхгүй тийм. Тархинд бий болгоод бидэд борооны үнэр гоё шүү. Мэдгүй борооны үнэрэнд нэг дуртай гэж хэлжсэн, дургу гэж хэлжсэн үнийг би бол мэдгүй юм байна. Ихэнх дуртай байгаад байдаг. Яг товчоор хэлэх юм бол яаж яах вэ? Энэ бүх үзэгдлийн дараа ерөөсөө л хөрсний бактери идэвхжил актинобактерийн ялгаруулж байгаа геосминийг бид нар үнэрлэж байгаа байхгүй тэнцээ. За мэдээж тэр дунд нэг тодорхой өөр молекулууд холилдсон байгаа. Тэр чинь би ганцхан энэ молекул тэгэл тэр агарын нөгөө борооны тусал дотор буцаад ойхгүй шүү дээ тий. Чи янз янзын юмнууд холилдсон байгаа. Тэгээд бид нар тэрийг нь үнэрлэж гин гэсэн. Гэхдээ яагаад бид нар яг энэ геосмин ч юм уу яг энэ нөгөө борооноос болж ялгарч байгаа үнэрт нь илүү мэдрэг байд юм бэ гэдэг асуулт байна тийм. Мэдрэг гэдэг нь тэрийг нь бид нар яаж илүү сайн мэдээд ингээд таниад байдаг юм бэ гэдэг асуулт байна. За энэ юу вэ гэхээр ерөөсөө хүний хамар айгүй мундаг байхгүй. Нэгсэндээ хүний хамар за мэдээж нохоотой харьцуулах юм бол бидний хамар бол хажууд нь хүүхдийн тоглоом тийм. Юу ч шүү. Гэхдээ бид нар тодорхой хэмжээнд сая гаруй төрлийн үнэрийг ялгадаг. Тэр дундаа бидний геосмин дагуу мэдрэг энэ нөгөө хөрсний бактерийн үнэрийг айгүй сайн ялгаж мэдэрч чаддаг. Энийг бүр ингэж төсөөлж болно. Хүнд 1 сая төрлийн өөр үнэрүүд үнэртүүлээ л да тий. Нэгсэндээ ингэж төсөөлөхгүй. 1 сая төрлийн өөр үнэрүүдийг би яг одоо зэрэг үнэрлж гин гэж бодъё. Тэр дунд геосмин буюу одоо нөгөө борооны өмнөх юм уу борооны дараах үнэр байгаа шүү дээ тий. Тэр үнэр үнэртгэл юм бол хүн шууд тэрийг ялгаж таньж чаддаг. Энэ тэрний үнэртэй байна гэж шууд мэддэг байхгүй. За гэтээ 1 сая бол бүр ингээд яасан тоо жоохон одоо багасгсан тоо. Бодит байдал дээр хүн яадаг вэ гэхээр геосмины үнэрийг триллионы наривчлалтаа мэдэрч чаддаг байхгүй ерөөсөө. Триллионы наривчлалтаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би айгүй том хөл бөмбөгийн талбай дотор зогсчихъя тий.
Тэгэх юм бол нөгөө хөл бөмбөгийн талбайн захад нэг юм жижигхэн одоо жасмины үнэр явлаа шүү дээ. Нэгснэ чигний үнэр явхад хүн тэрийг мэдрэх чадвартай байхгүй. Тийм болоос тэрийг мэдрээд ингэ байждаг. За хэрвээ анзаарсан бол бид нар яг тийм байдаг шүү дээ. Хөдөө явж байхдаа эсвэл ингээд гадуур явж байхдаа тий чигний үнэрийг хүн айгүй хурдан ингэж таньж чаддаг шүү дээ. Чигний үнэр, ургамлын үнэр тий. Тэр чинь бүгд нэг үнрүүд явж байгаа. Тодорхой концентрац нэг үнрүүд явж байгаа. Тэрийг айгүй сайн мэдэрч чаддаг. Тэр хүн өөрөө энэ байгалийн энэ үнэрт нь айгүй дуртай амтан байгаа байхгүй тий. Төрөлхийн энэ үнэрт нь айгүй дуртай. Тийм учраас энийг маш сайн ингэж ялгаж мэдэрч чаддаг. За нөгөө талаас энэ үнэрч гисэн энэ үзэгдэл ч гэсэн ургамал маань өөрөө айгүй дуртай тий. Ургамал ерөөсө борооны тусад орж ирлээ. Тэнцээ байгаа хүрсний бактериуд маань идэвхчлээ. Тэнцээс төрөл бүрийн амино хүчлүүдийг янз янзын нитрифайеруудыг гаргаж ирнэ те. Тэгэнгүүт ургамал тэнцээ өөрийгөө тижих боломжтой болж байгаа байхгүй. Тийм учраас одоо нөгөө ингээл жишээ нь өрөөндөө хэдэн 7 хоногор ч юм уу орхицсан тасалгааны цэцэг айгу шаралцсан байж хагаад ганцхан бороо ороход ч юм уу ганцхан услахад л маргааш нь айгу гой ногоон болцсон байдаг шүү дээ. Тэр чинь ерөөсө тэр бүх чигээр явагдаж байгаа процессын ачаар маш их нитрит өөртөө олж аваад маш хэрэгтэй процессуудаа өөртөө олж аваад дороо тэнцээ сэргэж байгаа байхгүй тий. Ерөөсөө нэгсэндээ одоо юу гэж тайлбарлах юм да юм хатцсан харанган дээр гинт одоо бороо тусах юм бол тэр чинь ингээл чиглэг болоод маш их тэнцээ хийм биологийн процессууд явагдаж эхэлнэ шүү дээ тий. Ус чинь өөрөө бас тодорхой хэмжээнд амьдралын суурь нэгдлүүдийн нэг шүү дээ. Тэр болгоныг идэвхжүүлээд буцаага тэнцээ давхар амьдрал бий болох боломжуудыг бий болгоод байна гэсэн. За гэтэл энэ маань өөрөө яг усны тусал ингэж явж байгаа ч гэсэн цаад гол процесс нь түрүүний озон үсэх процесстэй айгүй холбоотой. Тэгэхээр хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад цаашаа яриад. За нэвтрүүлгийн явах боломжийг олгож байгаа эвент тэтгэгч байгууллагаа танилцуулъя. Монголд шинжилэгдлээ Skytel компани эвент тэтгэн ажиллаж байна. Skytel компани дараа төлбөрт үйлчилгээндээ шинжилэлт хийсэн байна. Илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү датаг танд санал болгож байна. За дараа үеийн мобайл интернет сүлжээний хурд чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөр датаг GB буюу гигабайт алхамтай болгон шинжилсэн байна. За одоо та илүү их дата хэрэглээд илүү бага төлөх боломжтой яг бодиттой урамшуул юм. За хамгийн чухал нь задгай датаны тарифын шинжилэл. За өмнө нь мегабайтын хэмжигдэхүүнээр тооцогдож байсан бол одоо гигабайт хэмжигдэхүүнээр тооцогдож за нэг цагийн кино үзэхэд 6000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо 2000 төгрөг зарцуулдаг болсон юм байна. Тэгэхээр хэрэглээ 3 дахин их, үн 3 дахин бага. За таны багцад дагалдах дата дууссан ч гэсэн та нэмэлт дата багц авах шаардлагагүй, санаа зовхгүйгээр хэрэглэх боломжтой. Та Монголдо үйлчилгээний багцуудаас өөрийн хэрэглээндээ тааруулан сонгож илүү ихийг мэдрээрэй. За Skytel-ийн үйлчилгээг Skytel-ийн салбарууд болон Sky Kiosk мөн Skytel аппликейшн веб ашиглан бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. За холбогдох утасны дугаар 91 11 19 52 гэсэн байна. За Facebook дээр дагчаар бас мэдээллүүдийг цаг алдахгүй авдаг давуу талтай байдаг. Skytel Official гэдэг follow хийгээрэй. За мөн Skytel цэгийн вебсайтаас мэдээлэлүүд авах боломжтой. За ингээд ивент тэтгэгч байгууллагатаа баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье. За баярлалаа. Тэгэхээр түрүүн ингэж ярьсан шүү дээ. Бороо орохын өмнө аянга цахилгаанаас болоод агаарт озон бий болж байгаа буюу нөгөө нэг азотын хоёр атомуудыг салгаад байгаа тийм ч гурван холбоор холбогдоод бараг салдгүй нэгдүүдийг ингэ салгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн ярианы гол сэдэв маань энэ азот ингэж салж байгаа учраас тийм ч түрүүний эхний хэсгийн бороо гоё үнэртэж байгаа процессыг бий болгож байгаа тийм үү. Ягаад гэвэл нитритүүд болон нитратуудыг бий болгоход тийм ч аммонио бий болох процесс нь азотоос болж бий болоод байгаа. Тэгэхээр өнөөдрийн гол дүр бол өнөөдөр ингэж азот болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ азот гэдэг нэгдэл маань өөрөө тийм ч хэрэгтэй бордооднуудыг бий болох боломжуудыг тэнцээ бий болгож байна тийм тэрний ачаар энэ чинь ингээд ургамал бий болоод ургах боломжууд бий болж байна. Бид нар тэнцээ гоё үнэр үнэртэж байна. Янз янзын процессууд бий болж байгаа гэсэн. А нөгөө талаас азот гэдэг нэгдэл чинь өөрөө агаарт байхдаа бидэрт ерөөсөө ингээд нэг юм ямар ч хэрэггүй шахам нэгдэл штэ тий хүнд болж шин. Бидэрт юу хэрэгтэй вэ гэхээр хүчил төрөгчл хэрэгтэй байдаг штэ тий. Тэр агаараас бид нар ерөөсө хүчил төрөгчийг аваад тэрийгээд уушгин дотроо шатаагаад буцаагаад CO2 болгоо гаргачихж байгаа тийм үү ерөөсө ийм бидний уушиг бол юм тодорхой хэмжээнд ерөөсө юм 100 байгаа шүү дээ тийм хүчил төрөгчийг тэнцээ ингэ шатааж яадаг 100 явж байгаа гэсэн. Гэтэл тэгвэл яагаад агаарт ингэ азот байгаад идэм гэхээр азот манаас өөрөө айгуу чухал нэгдэл болж байгаа агаар мандалд. Юу гэхээр агаар мандалд азот тодорхой хувийг эзэлснээр манай дэлхийн маань агаар мандлын
одоо агаарын даралт гэж ярьдаг шүү дээ. Тэр агаарын даралт маань доктортой байх боломжтой болчихж байгаа байхгүй. Хэрвээ тэрийг жоохон багасгачих юм бол тухайн агаарын даралт маань багасчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ дэлхий дээр ямар төрлийн амьдрал үүсэх үү гэдэг бас нэг өөр болчихно. Эсвэл хэд ихсгчих юм бол тухайн агаар мандал маань хитрхи хүчлэлэг болоод хитрхи хортой болчихно хүн. За түрүүний нөгөө хөрсөнд хэрэгтэй байгаа аммонио гэдэг нэгдлүүд байгаа шүү дээ янз янзын тий. Тэр нэгдлүүд манаас тодорхой хуваар л тодорхой пропорцоор л очих юм бол хөрсөнд ургамалт хэрэгтэй тий. Хүнд бас хэрэгтэй. Жоохон хитэрчих юм бол тэр чинь бидэрт хор болчихж байгаа байхгүй. Бид нар ерөөсөө тэрийг ихтүүлж болохгүй тий. Бас жоохон багасчих юм бол тэр чинь буцаагаад хортой адилхан шиг юм үйл одоо нөлөө үзүүлэх боломжтой болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ азот гэдэг нэгдэл маань өөр агаар мандал ч гэсэн физикийн үед, хим биологийн хувьд ч гэсэн юм чухал нөхөр байх юм л тий. Гэтэл энийг хүн одоо нөгөө хүн төрөлхтний нээсэн түүхийг харангууд бид нар агуу нэг юм шууд өөртөө хэрэгтэйгээр хизээч азотыг хэрэглэж эхэлж байгаагүй байхгүй. Яаж хэрэглэдэг байсан бэхээр ерөөсөө л хамгийн анхны буу байгаа шүү дээ. Тэгээ бууны сум гэж байгаа шүү дээ. Бууны сум чинь өөрөө тодорхой янз янзын даруйдаар хийгдэн тий. За хамгийн анхны бууны сум бол ерөөсөө азотыг өөр нэгдлүүдтэй нийлүүлээд гаргаад авцсан тийм даруйдаар хийгддэг байсан маа. За тэрийг мэдээж тухайн үед бол хүмүүс тодорхой нэг юм хөдрүүд байдаг. Одоо дээр үеийн агуугаас олддог ч юм. Тийм хөдрүүд байдаг. Тэр хөдрүүдээс аваад тэрийг өөр төрлийн дартай нөгөөх нь илүү одоо шатамхаа ч юм тийм дартай холиод анхны бууны сумыг хийдэг гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр азотыг анх бид нар өөрсдөө мэдгүйгээр яаж ашиглаж ирсэн бэ гэхээр ерөөсөө нэгнийгээ цааш нь харуулахын тулд ашиглаж эхэлсэн байна. Шууд дайн байлдааны зорилгоор ашиглаж эхэлсэн байна. За ингэж явж байгаад дараа нь юу болсон гэхээр хүмүүс агаарыг янз янзаар жинэлдэг болж эхэлсэн тийм. Өмнөх дугаарууд дээр ярьсан шүү дээ. Бид нар ус төрөгчийг яаж нээсэн тухай ярьсан тийм. Нэг юм агуу шатамхаа нэг юм хий гараад ирсэн гэдэг нэг янз янзаар ирсэн. Гэтэл ингээ агаарыг жинэлдэг болоод дээрэс нь агаарыг тодорхой хэмжээнд бид нар ингээ ойлгож эхэлж байгаа юм тэнцээ. Яаж ойлгож эхэлж байгаа вэ гэхээр агаар гэдэг чинь ямар ч зүйл нэг юм шатдаг юм байна гэдгийг бид нар мэдээд байгаа тийм. Ямар ч зүйл нэг юм хүчил төрөгч байдаг юм байна. Тэгэнгүүт хамгийн анх 1772 онд Daniel Rutherford за монголоор бол Daniel Rutherford гэж магадгүй тийм. Rutherford гэдэг эрдэмтэн яасан бэ гэхээр агаарыг шатаагаад шатаах процессороо хүчил төрөгчийг ялгаж аваад утааг нь ялгаад авчиж байгаа. C2-ыг ялгаад авчиж байгаа байхгүй. Тэнгүүд тэнцэн нэг өөр хий үлдсэн. Нэг юм хий үлдсэн ба. Тэгээ нөгөө хийг нь шатаах гэсэн чинь шатахгүй нөгөөх нь ерөөсөө. Тэнгүүд ингээ нэг юм шатадгүй хий ингээд гараад ир чинь юу гэдгийг мэдэхгүй юм байна. За мань хүн ч гэсэн өөрөө тухайн үед азотыг ялгаад авсан гэдгийг мдээгүй зэ ерөөсөө. Ямар ч нэг юм шатадгүй хий үлдчихлээ гэж. За тэрийг нэг юм хуучны сонь нэрээр нэрлсэн баг шууд утгаараа орчуулах юм бол үлд шатах хий гэдэг тийм нэртэй. Гэхдээ ямар ч нэг хий тэнд бол үлдсэн. Гэхдээ юм галтаа уралд орохгүй гэсэн үг шүү дээ тий. Ерөөсөө ингэ шатахгүй юм гэсэн. За ингээд ийм нээлттэйсэн байна. Үүнээс 10 жилийн дараа нөгөө алдартай Антуан Луис гэдэг нөхөр маань нөгөө юуны ус төрөгчийн Антуан Луис маань энэ нөхөр яасан бэ гэхээр жинлэж үтсэн байна. За жинлэх буюу массыг хэмжих гэж үтсэн ба шүү дээ. Хүчил төрөгчийн массыг үзээд тэнцэнээс ялгарсан бүтээгдэхүүнийх нь массыг үзээд тий. За энэ үед хим орчин үе шиг хөгжөөгүй байсан. Одоо нөгөө өөр төрлийн химийн онолд яригддаг гэсэн юм. Тэрний үгээр энэ тодорхой процессыг бол шатах хөлдөх гэдэг иймэрхүү зүйлүүдээс л явагдана. Энэний үлдэгдэл болон энэний дараа бүтээгдэхүүн гэдэг зүйл гарна гэдэг ч юм уу тий. Хим дөнгөж одоо орчин үеийн хэлбэр олж эхэлж байсан үе байхгүй. Тэгэхээр Антуан Луис яасан бэ гэхээр энэ нөгөө нэг агаарыг тэнцээ шатаагаад CO2-ыг ялгаад хоёулаа хүчил төрөгчийг ялгаад тэнцээ азот үлдсэн. Тэнгүүд нь жинлэнгүүд яах вэ гэхээр энергийг хадгалагдах ёстой шүү дээ. Масс гэдэг бол өөрөө энергийн нэг хэлбэр. Тэр энергийг хадгалагдаад энэчнээс нь тэр үлдэгдэл нөгөө шатахгүй байгаа агаарыг юу гэж нэрлсэн бэ гэхээр грекээр азоттэй гэж нэрлсэн байгаа байхгүй юу? За азоттэй гэж нэрлсэн яг монголоор бол баг азот байна. Азот гэж нэрлсэн байна. За яагаад ингэж нэрлсэн бэхээр грек хэлэнд азоттэй гэдэг үг нь өөрөө амьдрал байхгүй гэсэн утгатай байхгүй. Амьдрал үлд итгэгч иймэрхүү утгатай үг ба. Яагаад тэгэхээр яагаад ийм нэр өгсөн бэ гэхээр энэ азотын хийгээр амтан амьсгалуул хүн амьсгалах юм бол шууд одоо агаар гүдээд бүхчимдээд тэгээд үхэж байгаа гэдгийг анзаарсан. Тэр чи одоо тий
suffocate гэдэг шүү дээ. Бүхчмдээд үхэж байгаа гэдгийг анзаарсан учраас no life буюу ингэ амьдрал байхгүй гэдэг нэр өгсөн байна. Азот. Тэгэхээр азот гэдэг нэр маань тийм учраас бид нар угаасаа азотоор амьсгалж чадахгүй учраас дэлхийд байгаа бүх азотын амьсгалдаг амьтад азотын хийгээр дүүргэсэн газар оруулалт тэгэл тэмчээд бүхчмдээд нэг бомблогдоод гэдэг үлээ тий. Агаар гүдээд нас урна шүү дээ угаасаа. Тийм тэрийг нь анзаараад ийм нэр өгсөн гэсэн. Тэгэхээр ер нь бол ингээд амьд амьтад бол нэг азотыг баг амьсгалахтаа хэрэгэлдэг байхгүй. Бидэрт харин шал өөр байдлаар азот нь хэрэг болоод идэг. За үүнээс хэдэн жилийн дараа нэг 10 орчим жилийн дараа Jane Antwell Shaptal гэдэг хүн байсан байна. За энэ нөхөр болохоор яасан бэ гэхээр энэ азотыг ашиглаад амар амархан шатдаг дарь бүтээсэн баг минь нөхөр. Өөр хийнүүдтэй нийлээд шатамхай дарь бүтээсэн байгаа байхгүй юу тийм чи. За энийг энэчнээс нэг аюул нь юу болсон бэ гэхээр хамгийн анхны динамит хийх санаа төрж эхэлсэн хүмүүс. Нэг гэсэндээ бөмбөг хийх гэдэг шүү дээ. Тэнцээд тесрэх бөмбөг хийх гэдэг байгаа байхгүй. Ийм санаа төрж эхэлсэн. Гэтэ давхар энэ ч бас нэг юм гоё юм болсон. Тэр нь юу гэхээр Joseph Priestley гэдэг байдаг шүү дээ. Хиймч. Тэгээд нөгөө хин Humphrey Davy-тэй цуг ажилладаг байсан. За Humphrey Davy бол айгүй алдартай хиймч. За юугаараа алдартай вэ гэхээр Humphrey Davy бол хамгийн анхны за өнөөдөр бол бид нар anesthesia буюу мэдээ алдуулагч гэж нэрлэдэг тийм. Энэ төрлийн хийг гаргаж авсан хиймч байна. За энэ нөхдүүд юу гаргаж авсан вэ гэхээр бид нар нөгөө инээлэгдэг хий гэж ярьдаг шүү дээ тийм. Тэр хийг гаргаж авсан байхгүй. Инээлэгдэг хий гэдгийг хийгнийх нь өөрийнх нь суур шин чанар нь азот гэхгүй. Азотын хоёр атомыг хүчил төрөгчийн нэг атомтай нийлүүлчих юм бол инээлэгдэх хий байдаг. Тэгээ нөгөө хэд маань энийг юу гэж нэрлсэн гэхээр өвчин намдаагч гэж нэрлсэн байна. Шууд утгаараа ерөөсөө өвчин намдаагч. За тэгээ энэ үед бүр ингэдэг болсон. Юу вэ гэхээр өвчин намдаагчийг ингээд ячил та надаа амьсгалуулчих тий. Тэнгүүд би ингээд нэг юм жаргалтаа болоод хэр баргийн өвдөлт мэдрэхээ болж эхэлсэн шүү. Тэнгүүд нь шууд миний шүдийг авч эхэлсэн байна тийм чи. Нэг гэсэндээ хамгийн түрүүнд ашиглаж эхэлсэн газрууд бол шүдний эмнэлгүүд энэ юунуудыг ашиглаад хүний шүд авахд айгу хэрэгтэй байна гэдгийг мэддэг болсон байна. За тэгээд ялангуяа энийг хамгийн анх туршиж үзсэн хүн бол 1844 онд Horace Wells гэдэг нөхөр шүдний эмч хүн байсан байхгүй. Яг энийг нь туршиж үзээд за өнөөдрийн орчин үеийн anesthesia буюу мэдээ алдуулагч гэдэг зүйлийн одоо эхлэлийг тавьсан байна л да тийм ч хамгийн гол эхлэлийг тавьсан байна. За гэтэл түрүүн ярьсан шүү дээ. Бид нар ингээл нөгөө нэг азотыг ямар ч байсан нэр өгчлөө нэг юм хий байна. Энийг амтан амьсгалж чаддгүй мэн амтан бол ингээд бүхчмдээ бомблогдоод нас урчдаг юм байна. За өөр хүчил төрөгчтэй нийлүүлчих юм бол мэдээ алдуулагч болчтой юм байна гэл. Янз янзын химийн уралд оруулаад янз янзаар ашиглаад байгаа азотыг. Тэгсэн чинь түрүүн ярьсан шүү дээ. Ингэж ашиглаж явах давхар юу болж исэн гэлээ. Нэг нөхөр тэнцээ дарь гаргаад авцсан гэсэн шүү дээ тий. Тэнцээ дарь гаргаад авцсан гэсэн. За ингэж дарь гаргаж авсан өөрөө их харамсалтай нэг зүйлийг бий болгосон ба. Тэр нь юу вэ гэхээр Clara Emewar гэдэг хиймч эмэгтэй байсан. За энэ эмэгтэй маань өөрөө Fritz Haber гэдэг тухайн үеийн хиймч эрдэмтний эхнэр нь юу болсон гэхээр энэ хүн маань өөрөө энэ азотыг цэврээр ялгаж аваад дараа нь мөн азотыг өөр хүчил биш ус төрөгчтэй жишээ тийм өмнөх дугаарын голбат ус төрөгчтэй нийлүүлээд орчин үеийн бордоо гаргаж авах аргуудыг гаргасан хүмүүсийн нэг багхгүй юу. Тэгвэл өнөөдөр бол энийг Haber Bosch процесс гэж нэрлэдэг тийм. Haber Bosch хоёрын маань эхнэр гэсэн үг. За хоёр хүний эхнэр биш тийм. Fritz Haberгийн маань эхнэр гэсэн үг. Тэгэхээр энэ Clara Emewar гэдэг хүн энэ процесс ч гэсэн тусалсан. Энийг бий болгоход. Тэгсэн чинь нөгөө талд яг энэ процессын жоохон өөрчлөлт хүмүүс дарь бүтээж яваад бөмбөг хийгээд динамит хийгээд эхэлж байгаа байхгүй юу. Яг динамитыг бол гэхдээ Альфред Нобель хийсэн шүү дээ. За Альфред Нобелийн маань дүүн өөрөө динамитаас болж нас барсан учраас Нобель маань өөрөө энэ дагуу харамсаад одоо Нобелийн шагналыг бий болгосон тий. Нөгөө талаас нь Clara Emewar гэдэг эмэгтэй маань айгүй харамссан хүмүүс өөрийнх нь бүтээлийг дайнд ашиглаад нэг алж хятахад ашиглаад дайтахад ашиглаад айгүй харамсаад энэ одоо энэ сэтгэл готрол хүн зүйлийг дийлээгүй учраас 1915 онд амиа орлож нас барсан байна. Ерөөсөө эсэргүүцсэн бас давхар бид нар ингэж болохгүй шүү дээ тий. Яагаад тэгэхээр энэ процесс за хоёул энийг илүү төгсгөл хэсэгтээ дэлгэрэнгүй яриа тий. Хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулчаа.
За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулъя. Спортын хувцсыг Америкаас Заяа Спорт Shop ивэнтдгээ ажиллаж байна. Тэгэхээр спортын тайлбарлагч манай Бацэг бас мэдгүй хүмүүс хоороогоо тэгэхээр нөгөө спортыг хамгийн ойроос харж байгаа спортын одоо фитнест болон өдөр тутамдаа ямар хувцсуудыг зүгээр өгдөг вэ гэдгийг хамгийн сайн өөрөө бас тайлбарлаад одоо тий худалдаалдаг. Тэгэхээр эднийх одоо брендинг шилдэг брэндүүдийн спортын хувцснаас гадна өдөр тутмын одоо хэрэглэлүүд, витамин зэрэг бүтээтгүүнүүдийг авч орж оруулдаг. Тэгээ бүх бараа нь Америкийн нэгдсэн улс болон Англиас орж ирдэг гэдгээр бол илүү баталгаатай оригиналын бүтээтгүүнүүд байдаг. Тэгэхээр Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, DR Martins гэх зэрэг одоо шилдэг брэндүүдийн бүтээтгүүнүүд орж ирдэг. Би бол эднийхээс бас хүүхдтэй витаминыг авч өгдөг. Тэгээд эднийх саяхан шинэ байршилд очсон байгаа. Нисдэг машины замын эсрэг талд Маргад төв дээр Заяа Спорт Shop маань байрлаж байна. Facebook нь Заяа Спорт Shop гэдэг та бүхэн маань латинаар бичээд дагаад бараа бүтээгдэхүүнийг харахад илүү амар байдаг. За холбогдох хугацааны дугаар нь 88 тэгтэг 91 92 гэсэн байна. За нэвтрүүлгийг ивэнтдгээ ажиллаж байгаа Заяа Спорт Shop-ийнхаа хамт олонд баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. За тэгэхээр төрөний яриараа шууд буцаад орох гэдэг. Яасан бэ гэхээр Habe Bosch гэдэг энэ хоёр эрдэмтэн маань азотыг тусад нь ялгаж аваад давхар ямар нэгэн одоо за тэгээ яасан бэ гэхээр ерөөсөө азотыг ус төрөгчтэй химийн нэгдэлд оруулсан байна. Маш өндөр температурт, маш өндөр дадалтанд оруулаад тэгээ төмрийн каталист ашиглаж байгаа байхгүй. За төмрийн каталист гэдэг нь тухайн урвалыг хурдан явуулах боломжийг өгч яах гэсэн үг. Нэгсэндээ хурцсагж яах гэсэн үг тийм. За ингээд ерөөсөө NH3 гэдэг молекул буюу бордоо гаргаж авсан. Ингэж бордоо гаргаж авснаар эн чинь нөгөө нэг түрүүний нэвтрүүлгийн эхэнд ярьдаг хөрсөн дээр тухайн бактериудаас болоод ялгарж байгаа нэгдэл байгаа шүү дээ, химийн нэгдэл байгаа шүү дээ. Тэрийг л бид нар лабораторийн орчинд хүн гаргаад авсан гэсэн. Ингэж гаргаж аваад газар тариаланд ашиглах боломжтой болгосон. Нэгсэндээ ийм байсан байна л та. Тухайн газар тариаланд илүү юм ургад сайн байхын тулд мэдээж бороо сайн орж явах хэрэгтэй тий. Гэтэл байглаараа тэр бороо чинь ороод тухайн хүний хэрэглээ болон амьд амьтдын хэрэглээ гүйцэтгэв юм байна л та ерөөс. Тэнгүүд Habe Bosch хоёр маань яасан гэхээр энийг лабораторийн аргаар бий болгоод лабораторид бордоо гаргаж авснараа бид нар одоо хөдөө аж ахуйдаа лабораторийн аргаар ашигласан бордоог ашиглаад ургацаа сайжруулах боломжтой болгосон байхгүй. За үүний ачаар 20 дугаар зуунд бид нар үлсгэлэн шийдсэн заяа. Ямар ч байсан. Хамгийн гол юм бид нар үлсгэлэн үүний ачаар шийдсэн. Үүний ачаар тэрбум хүмүүс үлсэж өгөхөөс аврагдсан ба. Тэгэхээр ийм одоо нэгсэндээ энэ ажил бол хүмүүсийг үлсгэлэнгөөс аврах те хөдөө аж ахуйг сайжруулах гэсэн ийм зорилготой байсан. Гэтэл яг энэ процессыг аваачаад хүмүүсийг буцаагаад өөрсдөө нь устгахад зориулаад эхлэнгүүд Клара Имаван тэнцээ харамсаад эсэргүүцээд амиа хорлож нас орсон байгаа байхгүй хөөрхий. Тэр ийм процесс болж байсан. За гэтэл бас өнөөдөр энэ маань орчин үед агай асуудал болцсон байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар лабораторийн аргаар энэ 2NH3 гэдэг бордоонуудыг гаргаж авахад тэнцээ маш их хэмжээний CO2 ялгарч байдаг. Нэгсэндээ нөгөө юу штэ green сугар гараг дээр амир түгээмэл байдаг хий чинь хүлэмжийн хий те. Хүлэмжийн хийг хит их ялгаруулж байгаа байхгүй. За хүлэмжийн хит их ялгаруулна гэдэг маань өөр уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөлнө. За гэтэл энэ нээлтүүд маань өөрөө 120 жилийн өмнөх нээлт. Тэгэхээр 120 жилийн өмнөөс эхлээл бид нар ямар ч байсан уур амьсгалын өөрчлөлтөнд тодорхой хэмжээнд хүний одоо ингээд ороод эхэлсэн биз дээ тий. Нэгсэндээ хүний тэнцээ буруу үйлдэлүүд бий болж байна гэсэн. Яг хөө буруу гэхэд хэцүүлтэй чинь бид нараас өөрсдөө аврах гэдэг байгаа шүү дээ. Дайвар бүтээгдэхүүн нь дэлхийн дулаалд нөлөөлдөг ийм бүтээгдэхүүн ялгараад гарцсан байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол аль болох CO2-ыг ялгаруулдаггүйгээр энэ процессыг хийхийг хичээж байгаа хүмүүс нэгсэндээ ногоон хий ялгаруулдаг тий. Байгальд илүү ээлтэй хий ялгаруулдаг. За тэгингээ давхар хөдөө аж ахуйд хэрэгтэй ийм процессыг бий болгоё гэдэг. Яг тодорхой хэмжээнд бид нар амжилтанд хүрсэн байгаа. Жишээ нь зарим төрлийн процессууд бол хүлэмжийн хий биш ус ялгаруулдаг тий. Тэнгүүд айгүй хэрэгтэй ус ялгаруулна гэдэг чинь ерөөсөө болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдалд орсон. Энийг бол угаасаа өнөөдөр ингээ ярахаас өөр аргагүй. Ягаад тэгэхээр энэ бүх процессууд 100 хэдэн жилийн турш ингэж цугларч явсаар байгаад өнөөдөр дэлхийд даяар хамгийн том тулгамдсан асуудал бол өөрөө уур амьсгалын өөрчлөлт. За зарим хүмүүс бол энд итгэдэггүй тийм үү наа чи худлаа. Дэлхий бол угаасаа л ингээ түүхийг харах юм бол дулаарж идэг, ингээ хүүтэрж идэг энэ төр тэгдэг.
За гэхдээ энэ бодит ганц л юм ба. Тэр юу гэхээр шинжлэх ухааны дата хизээж худлаа хэлэхгүй. За энэ датаг яаж цуглуулдаг юм гэхээр зүгээр хойд туул дээр очил доошо мөсөн зогног ухаал тэгэл цуглуулахад болно. Хойд туул гэдэг бол өөрөө тайм капсул гэхгүй. Тэр хэдэн мянган жилийн өмнөх, хэдэн зуун жилийн өмнөх мөсний одоо нөгөө мөс байгаа шүү дээ гүндээ. Тэд нар маань тухайн үед дэлхийн агаар мандалд юу исэн бэ гэдэг өөртөө хадгалсан байждаг тийм агуулсан байждаг. Тэрийг нь 100 жилийн өмнөх, 200 жилийн өмнөх, 300 жилийн өмнөх, 400 жилийн өмнөх бүр болилт 100000 жилийн өмнөхийн хүртэл гүн рүү нь ухаж аваад харьцуулахад тэнцээ шал өөр датанууд гарч ирж идэг бай. За бүр саяхан юу 100 юу баталсан бэхээр галуу шувуугаар хасаа даана бид гурав ярьсан. Ерөөсөө одоо ялангуяа Монгол тулгамдад байгаа бэлчээрийн талхлалт болон цөлжилтийн асуудлууд байна. За эдгээр асуудлууд бол яг үнэндээ малаас болоогүй гэдгийг нэгсэндээ малын тоо толгоноос болоогүй гэдгийг баталсан судалгаа гарсан. Энэ бол ерөөсөө л уур амьсгалын өөрчлөлтийн нэг давир нөлөө юм байна гэдгийг баталсан байна. За нэмэх нь тэгэнгүүт нөгөө хүмүүсийн бас нэг асуудаг юм. Хөөе уур амьсгал өөрчлөгдөө дулаараад байгаа юм бол тий ягаад Монголд ингээд сэрүүсээд байгаа юм гэдэг. Жишээ нь жил болгон энэ жил ойрын 10 жил тохиолдог хүтэн үйл болно л тэгээд тийм нэг айлгаад байгаа юм уу хаашаа тэгээд за энэ бол ерөөсөө л бид нар нэгсэндөө мэрэгжлийн бос хүмүүс дататаа шууд одоо харилцаж дата анализ хийж чаддгүй л нэг асуудал. Бид нар сүүлийн 10 жилийн датаг 10 жилийн уур амьсгалын одоо цагуурын дататай харьцуулчих. Улаанбаатар хотыг тэгхийн бол дунджаар температур үргэлж ихсэж байгаа. Үргэлж ихсэж идэг тийм чи. Гэтэ тэр чинь маш багаар ихсэж байгаа шүү дээ. Шууд 1 градус 2 градус болж ихсэхгүй. Тэгхийн бол дэлхийн сүнчин гэж. Ерөөсөө дэлхийн температур сүүлийн хэдэн жил 3 хэдэн градусаар л нэмэгдсэн шүү дээ. Тэгэхэд л өнөөдөр хойд туулын бараг 60% нь хайлах төвшөнд хүрсэн баларж шүү дээ тий. Ийм байдалд орж байгаа. Тэгэхээр 1 градусаар ихсэн гэдэг чинь өөрөө том юм. Тэгэхээр мэдээж тэнцээ тодорхой хэмжээнд илүү дулаарч идэг. Үүний нэг өөр чухал нөлөө юу вэ гэхээр 100 бол ерөөсөө бороо орохдоо ийм юу ордог болсон тий. Нэг ийм богино хугацаанд маш ширүүн бороо ороод өнгөрчдөг. Тэнгүүтээ өвөл цас орхоо болцсон. Цасны хэмжээ ингээд нэгсэндээ тунцсан хэмжээ багассан байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр маань өөрөө манайхаа уур амьсгалын өөрчлөлтийн тодорхой хэмжээний нөлөө. За энэ нөлөөнд мэдээж ингээд яг хаба бош маань хүн төрөлхтөнд хэрэгтэй юм эсэн ч гэсэн өнөөдөр энийг хүн мэддэг болоод бидний энэ зүйл маань давир бүтээгдэхүүн нь буруу зүйл ялгаруулсан юм байна. Энийгээ бид нар засах ёстой байна гэдгийг хүн энчээ мэддэг болж байгаа. Тэгэхээр хүн буруу юм хийсэн ч гэсэн энчээ бас хүн буруугаа ойлгоод хүн нэгсэндээ алдаагаа ойлгодог амтан байгаа байхгүй. Тэгэхээр бас ингэж хүн л муухай, хүн л хогийн мөгийн гэдэг хэрэг байхгүй тий. Энэ бүх процессыг буцаагаад богино хугацаанд эргүүлж чадах амтан хүн л байгаа тийм чи. Байгаль бол мэдээж ганцаараа жишээ нь хүмүүсийн дэлхийгээс арчаа ичил та байгальын 400 жилийн хугацаанд энийг чадхал бах нэг эсвэл 4000 жилийн хугацаанд. Гэхдээ хүний оролцоод энийг буцаагаад модулж чадсан шиг хүн энэчээс оролцох юм бол буцаагаад тодорхой хурдаар нь сайжруулж чадна. Тэгэхээр бас энэ дээр нэг юм өөрсдөө амар гутранг байдлаар ороод ирэх хэрэггүй тийм ч. Тэр азот маань өөрөө ийм бид нар азотыг байгальд одоо өдөр тутмын амьдралдаа хэрэглэж гисэн ийм янз янзын процессыг бий болж байгаа. Тэгэхээр ерөөсөө бидний энэ азот гэдэг химийн нэгдлэр амьсгалдаггүй ч гэсэн хэрэглээнд бол үргэлж байждаг тийм бордоонд байж идэг уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж идэг ерөөс ийм чухал элемент байна. Агаар мандлын даралтыг хүртэл тодорхойлж идэг. Агаар мандлын даралт жоохон өөрчлөгдөхөд даралтын жишээ нь мэдрэг хүмүүс маань яадаг үлээ тий. Энэ маань өөрөө давхар дэлхийн амьдралыг хүртэл өөрчлөх боломжтой байхгүй. Тэгэхээр ийм байдлаар ийм чухал элемент байна. Тэгвэл бүр гүндээ азот гэдэг элемент маань өөрөө давхар ерөөсөө амьдралын суурь нэгдлүүдийн нэг. Өмнө нь устрогч гэдэг элемент бидрийг эсийн түвшинд тэнцээ энерги бий болох боломжтой гэж боломжуудыг бий болгож идэг гэж ярьж ирсэн шүү дээ. За үүн дээр тэр энергийг хоорондоо химийн процессууд, физикийн процессууд явагдаж явах азот байхгүй бол нэгсэнд азот тэнцээ бас тодорхой арга ёс болж орохгүй бол энэ процесс бий болохгүй гэсэн. Нэг өөр амархнаар хэлэх юм бол азотыг байгаль ертөнцөөс соёлоо арчаа хийчээ тий. Тэгэх юм бол ерөөсөө ДНХ ч үсэхгүй байхгүй тийм чи. ДНХ ч үсэхгүй гэсэн. Дахиад хүн нураад унчин тий. Хүчил төрөгчийг авсан ч тэнцээ нураад ингээ нураад унчих аюултай байна. Тэгэхээр азот маань өөрөө амьдралын бас суурь нэгдлүүдийн нэг, суурь чухал шинэ одоо орцуудын нэг байхгүй тийм чи. Ерөөсөө энийг хайж болохгүй бид нар. Бас гэхдээ энийг яах нь их хэмжээгээр хэрэгжилж болохгүй нах нь бас хэтэрхий бага хэмжээгээр ч хэрэгжилж болохгүй нах нь тий. Одоо ерөөсөө химийн нэгдлийн элементүүдийн дугаар дээр энийг урнавтер байн хэлсээр л бүх зүйл бол тодорхой өөрийн гэсэн тунтай орцтой л байгаа. Ямар нэгэн
зүйл сайн гэд тэрийг би байн хэрэглээд ах юм бол тэр муу болж болно. Дэвид мэтэй адилхан. Дэвид ми ихтэх юм бол тэр чи муу болно. Тэ бас багдах юм бол бас муу. Бүх зүйл өөрийнх нь тунгаараа байх юм бол сайн. Азот ч гэсэн өөрийн тунгаараа л байж ивэл сайн. Тэгэх юм бол бидний озоны давхарч тэнцээ айтайхан байж гин. Азотыгоо бид нар яг зөв хэрэглээ, зөв ялгаруулад одоо нэг цэвэрлээд сурчих юм бол хөдөө аж ахуйч хэрэгтэй бидний хоол хүнсэн ч хэрэгтэй зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр бидний тунг нь л тааруулах хэрэгтэй болж. Тэгэхээр сүүлийн 100 жилийн азотын шинжилгээ ухаан гэд хэлчихэ л да тийм үү. Химийн шинжилгээ ухаан азотыг судалснаар бид нар юуг ойлгосон бэ гэхээр ерөөсөө давхар энэ бүх химийн байгалийн процессууд чинь тодорхой хэмжээний тунгуудаараа өөрсдийн гэсэн орцуудаараа явагдахгүй л бол магадгүй хөдөө аж ахуйд хэд хэрэгжилчих юм бол дэлхийд дулааруулчих юм байна. Өөр зүйлд хэд баг хэрэгжилчих юм бол эн чинь буцаагаад дэлхийд дээр байгаа амьдралын одоо ургамлын шин чанарт нөлөөлөд эхлэх юм байна гэдгийг мэддэг болсон байгаа байхгүй. Орчин үед бол бүх шинжилгээ ухааны хүмүүс юу хэлдэг вэ гэхээр энэ бүгд бол ингээд юм тодорхой орцтой байна шүү манайхан тий. Зөв тунгаараа байна. Хоол хийж байгаатай л адилхан. Бүх юм тодорхой тунгаараа орж ижил бидэрт хэрэгтэй болно. Түүнээс биш юм одоо шидэт саваа шиг тий. Шидэт одоо нэг юм нөгөө мөнхийн ус центр гэж яриануд байдаг штэ тий. Тийм зүйл бол байхгүй тий. Мөнхийн ус гэдэг бол яасан мөн дээр бүх зүйл өөрийн гэсэн зөв тунгаараа байх хэрэгтэй гэж хэлээд байгаа байхгүй юу тий. Тийм байшгүй гэдгийг бид нар агуу сайн мэддэг болсон гэсэн. Тэр яг азотын үүслийг ярьсангүй л тий. Гэхдээ азотын үүслийг манай сонсогч нар нь одоо химийн үйлдвэрлэх систем дээрээс хараад мэдэх боломжтой. Яагаад гэхээр өмнө нь зөндөө ярьсан тий. Ямар нэгэн тухайн химийн үйлдвэрлэх системээс, менделевийн үйлдвэрлэх системээс тухайн элементийн атомын дугаарыг хараад нэгснэ протоны тоог харна гэсэн үг шүү дээ. Тэр нь төмрөөс бага байх юм бол юу вэ? Тухайн элемент атомын цөмд үсээд атомын цөмд гинэ. Оддын цөмд үсээд тэгээд тухайн одод мөхөд окторгууд аяар тархсан юм байна. Хэрвээ төмрөөс хүнд байх юм бол тухайн элемент одод супернова тесрэлт хийж яхад эсвэл нейтрон одны мөргөлдөөнөөс үүссэн юм байна гэж ялгаж болно гэж ярьсан тий. Одоо тэгэхээр яг сонсогч нартаа бүр ингээ гэрийн даалгавар гэж болохоор байгаа байхгүй. Нэг юм харж явж байхдаа ч юм уу эсвэл хүүхдийнхээ ч юм уу менделевийн үйлдвэрлэх системийг харж агаад атомын дугааруудыг харж агаад өнгөөр ялгаа будаж болох юм шүү дээ тий. Оддын дотор цөмд үүссний шар өнгөөр будаад ч юм уу. Тэгээд одоо нейтрон одны мөргөлдөөнөөс үүссний цэнхрээр будаад суперновоос үүссний цагаанаар ч юм уу эсвэл өөр өнгөөр ч юм уу улаанаар ч юм уу будаад тэгээ харж болох юм шүү дээ. Хэрэг хэмжээний элементүүд нь тий 118 элементээс хэрэг хэмжээ нь оддын цөмд, хэрэг хэмжээ нь супернова, хэрэг хэмжээ нь нейтрон одны мөргөлдөөнөөс гэдгийг бид нар мэдэж болохоор. Тэгэхээр энэ түүх маань өөрөө адилхан л оддын цөмд үүссэн гэдэг ижилхэн түүхтэй учраас энийг нь ярьсангүй. Харин илүү бид нар азотыг өдөр тутмын амьдралдаа хөдөө аж ахуйд хоол хүнсэнд яаж хэрэглээд өнөөдөр ямар асуудал тухай ярьсан бэ гэдэг өнөөдөр ярилцлаа. За баярлалаа. За баярлалаа. Хамтаа байсан үзэг сонсогчд болон бэлгүндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Заяа Спорт Shop болон Монголдо шинжлэхтлээ Skytel компани ивэнтдэг ажиллалаа. Нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 хүссэн долгионоор та бүхэндээ хүрлээ. Дараагийн дугаараар эрг уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжилгээ ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.